Оригинал нано утсыг Монголд аль биесээр борлуулагч онлайн маркет. Энэ өдрийн мэндийг хүргэж үзэгчтэй мөрөөллийн нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч танд хүрэхэд бэлэн болсон байна. За бид энэ удаагийнхаа дугаарыг онлайн маркетинг хамт олонтой хамтран мэдээж нэгэн гэр бүлийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр болсон байгаа. За өнөөдөр манай нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр Пүнтг буюу соёлын тэргүүний ажилтан Пүрв Жаргал маань ирсэн байна. За юун төрөнд шинэхэн соёлын тэргүүний ажилтан цол авт тэмдэг авсанд баяр хүргэе. Баярлалаа. Танаа бас ажлын хамт олонд баяр хүргэе. Яагаад гэвэл дандаа хүмүүс сайн сайхан үйлийг хийж явдаг. Тэгээд яг эзний олсон гол хүнээ олсон нэвтрүүлгүүдийг хийдэгт бас баяр хүргэе. За баярлалаа. За сүүлийн уран бүтээл их байна уу? Тий, уран бүтээл ихтэй. Тэгээ уран бүтээлийн завсраар зав гаргаад онлайн маркетингийн хамт олонтой дараагийнхаа шинэ төслийг эхлүүлэх гээд тэгээ одоо хоёлоо зогсож байна да. Онлайн маркет одоо ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ? Яаж туслах жаавал гэд мэдээж хүмүүс одоо бодож байгаа. За онлайн маркетинг гэх юм бол нано утас гэдэг одоо шидэт нано утас, оригинал нано утас гэх эмэгтэйчүүдийн хүслэнд хэрэглээ. Одоо ямар ч эмэгтэй хүн хэдэн нас ч хүрсэн хөгшөрхийг, үржихийг хүсдэггүй. Тэгвэл яг энэ бүтээгдэхүүнийг манайх оруулж ирдэг, оригиналыг нь зардаг. Одоо эмэгтэйчүүд маань хэрэглэгчд маань сайн мэднэ. Тэгээд яг энэ бүтээгдэхүүнээрээ тэр эмэгтэй туслах байгаа. Дээрээс нь манай онлайн маркетаас чадах нэгээрээ бусад асуудлуудыг нь шийдэж өгье гэж ярьсан байгаа. Энэ хүн маань болохоор нэгт эрүүл мэндийн шалтгаантай, хоёрт залуутэй тавьж хүрээгүй эмэгтэй хэрнээ маш их үрчлээ, маш их хөгшрөлтийг нүрэндээ авцсан бие сэтгэлийн зовлонтой байгаа болохоор бүх талаас нь ингээд хариуцаа туслаад өгье гэх эмэгтэйгээ өөрсдийнх нь санал хүсэлтийн дагуу сонгосон. За бүгдээрээ тэгвэл хөтлөх үү? Окей, явцгаая. Оригинал нано утсыг Монголд аль биесээр борлуулагч онлайн маркет. За бид нар явсаар их наранд ирсэн байна. Энд гэрэлтээ ахижих. За ам бүл гуруулаа амьдардаг байгаа. Тэгээд онлайн маркетингт 3 сарын өмнөөс хүсэлт тавьсан байдаг шүү дээ, тий? 3 сарын өмнөөс хүсэлтээ тавиад тэгээд бид нар удаан хугацаанд нэгтэлж шүүсний эцэст одоо ирж байна. Тэгээд одоо мэддэгдээгүй ирсэн маа шууд орцгоё. За орцгоё. Нохоо тай байсан шүү дээ, сайн нохоо гарч ирсэн шүү дээ. Өөх ямар олон гүлэг вэ? Нэг бүлгөө тандар цаад нүүн бүлээ. Тэр мэр жижиг хацсан юм бэ? Одоо ихчтэйгээ танилцъя те юуны тэр. Намайг гэрэлчээ гэдгийг, дандаа хөхтэй гэрэлчээ гэдгийг байгаа. За ам бол хэдүүлээ. Ам бол гуруулаа нөхөр хөхтэйгээ гуруулаа амьдэрдэг. Гүрвтэйдэг гэсэн үү та? Ямар өвчнөр? Нугснараа. Одоо тэгэл нугсны оргоо авдэртэй, тэгэл савны оргоо авдэртэй. Тэгэл 16 он нугсны хагалгаанд ороод нугсандаа нөгөө хатаа илгүүлээ, диск залгах хатаа илгүүлээ. Тэрнээс хойш ингээ бүгсэн бие мэдээ алдагдаад. Одоо энэ таримдал тариагаар л гол цогооч чинь тэр тариа байхгүй бол өвдөлт бол маш ихтэй. 10 хоногт 20 шиг тариа өрхөөрөө бичүүлдэг. Тэр нь тэгээд 3 өдөр гарантал гамнаа тэгээд 3 өдрийн л тариа. Тэгэл бас өдрийн болтгол юу хийх нэр аргалаа. Тэгэл тэн чат матар чин тариа мараа гуугаал тэгэл зарим нэг жөөн өөхөн зарим нэг мөнгөөр нөх. Анх яагаад таны бие өвдсөн бэ? 8 дараа ингэж байхдаа аварт ороод тэр нь 30 жилийн дараа сэтрээд тэгээд энэ 2013 онд би Нороо хүн цувтаж компанид гадаад талбай үйлчлэгч ажил хийдэг байсан юм. Тэгээд харуулын буруу, миний буруу би нөгөө супермаркетаас хогоо аваад ингээд ард урдаа өөрөөд ахаа ингээд том савнд ингээд түрээд ирсэн. Машин гарч исэн байхгүй юу? Амжаад гарчмаар санагдаад миний. Амжаад гарчих бол харуул намайг хараа байлгүйгээл ухсгээд яс нэг машин гардаг алга төмөр толгой дээр нэг бол тэгэл миний өвчин сэтэрсэн. Одоо миний сарын имчилгээ хийхэд энэ хүмүүс итгэхгүй дээ. Олон түмний буян маш сайн улсууд надад аяг их тусалсан. Миний сарын имчилгээл 700-аас 800 мянган төгрөг сарда. Би 5 жил бол цэвэр 5 6 жил хэвлэж хэвчсэн. Ус толгой байхгүй бүр хав халзан толгойтой. Тэгэхээр бүх юм чи ингээд хоолнд иж жууч чаддгүй, өндийгэл ингээ басаа сууж мууч чаддгүй тийм байсан. Та залуудаа амар царайлаг хүүхэн байсан уу? Одоо ингээ араа минь харахад айгүй царайлаг эмэгтэй байсан харагдчих. Би залуутай гайгүй байсан. Харин тий нүд мүд ямар ч гоё юм. За та тэгээ бид нартэй яаж хэрхэн бид нарыг олж холбогдоод
бид Аа нарт. юу би энэ зургатаар ингээд зургт үзээс суужсэн чинь нөгөө эмэгтэй хүн болсон байхаар бас нэг актер өстэй мөрчлээ. Өнгө төсөө нэг сайхан болгочих гэсэн үүднээс сэтгэлийн чинь надад төрөөд ингээд зургатаар нэг хүн ингээд яваад ингээд хүмүүсээс ингээд наана утас ингээд яах гэсэн ингээд зарим нэгэн зөвшөөрөл зарим нэгэн зөвшөөрөхгүй яваад гэсэн чинь тэгээд би дотроо ийм сайхан боломжийг алж яасан сайн юм бэ дотроо бодоод сууж гэнтгэл дугаар гараад ирсэн байхгүй 11 сар тэгэхээр холбогдоод тий. Тэгээ тэрний дараад нахаад цагаан сарын өмнө болоод минь 90 ингээд амьдрал байдалтай хэлж болдгоо юм тий. За жаач өвдөө нэ тэр. Тэгээд шорхоо хөрцөлтөд ингээд оруулж ирсэн амар баярлж байгаа. Энэ нэг актерийн өсөөс мөчлөөсүүд Гэт хаа тэгээ 49-ний жил орж ийн гэхээр залуухан биш тий. Одоо та нүүр чи маань нана утсыг хэрэглээд угаасаа амар гоё болно. Таны тийм арьс гоётой, тэгээ араам гоётой, нүд гоётой. Тэгээ би таныг залуудаа сайхан эмэгтэй байсан байна гэсэн байхгүй юу? Хөөрхөн ш. Эмэгтэй үлэмжтэй дандаа өвдөөд ингэж байж хад гинт гоё эмэгтэй хуучин залуугийнхаа байсан эмэгтэй шиг болмоор айгүй гоё байна шүү дээ. Та тэгээд өвчнөөсөө илүүтэйгээр ягаад би нөгөө тэр одоо эмэгтэй өмнө л болохоор эмэгтэй хүн болохоор ингээд гоо сайхандаа анхаарна. ингээд би өчнөө олон өвдөө өчнөө олон жил болоод өчнөө олон эмнэлгээр явсан чи эмнэлэг бүхэн чин тэгээд нааштай хариухгүй хагалгаа орох боломжгүй гэл тэгээд хааштай би эмчилгээ бол байхгүй гэдэг бол хэлсэн. Надад хэлж өгсөн л тоо. Эмчилгээ байхгүй шүү гэсэн. Тэр би өөр ингэж мэдсэн болохоор өгтлээ ядаж нэг те нэг хорвоо дээр нэг 2 жилчээ 3 жилчээ амьдрал явах хугацаанд эмэгтэй хүн яагаад нэг хуучин 20 эд настай залуу төрхөөрөө байж байгаад явж болдгоо юм гэсэн сэтгэл надад төрсэн байхгүй. Зөв штэ. Тэгээ таныг тэрмээр санагдчихлаа. Мундаг эмэгтэй хүмүүс чи ийм хүчтэй байхгүй. Ямар ч өвчин ямар ч завлан байсан тэндээсээ илүү эрэх гоё юмыг хараад тэрнлүүгээ тэмүүлээд өөрийнхөө зүрх сэтгэлийг хүчтэй зоригтой үсгэлэнтэй байлгадаг эмэгтэй хүмүүс. Ястаа мундаг танаар бахарч. Тэгээд нөр амаа гоё ялцлаа. Тэгээд үсгэзээ гоё янзлаа шүү дамаа хэлгээл гоё явчих чинь гоё орцсон юмсаа. Өөрөө сэргээд ямар гоё нэгдүгээр өөрөө айгүй гоё сэргэн хоёрдугаар миний бие айгүй гоё болно штэ. Тэгээд нөгөө жоохон доорд үзэл идэг болсон чинь хараа. Энд чи юу бол мөн үү гэж бод гайхаа нэгтэй. Танд бас бид нэр том бэлэгтэй ирсэн байгаа. Таны залуу насыг та одоо би залуу насаа хармаар байна гэсэн штэ. Тэгэхээр онлайн маркетинхан маань таныг одоо бас өршлээгүү болох гээд гоо сайхан болох гээд нана утсыг бэлгэлж байгаа. Бэлгэлж байгаа. Одоо яг өнөөдөр үйлчилгээнд оруулна. Тэгээ яг одоо бид нэр таныг авч яваад манай салон дээр очиод манай гоо сайханчаар бүх уцаа тавиулаад шууд өнөөдрөөс үр дүн гараад эхэлнэ. Өвчнөд болоод их ч жаахан орцсон байна тий. Өвгөлтийнхээ жоохон мөнгөс алдсан. Гоё ялна та сэрхэхэд айрхан гоё ярьстай. Хөөхөн байна. Одоо явъя. Тэгээ явъя. За тэгээ. Таныг хувцлыг басъя. За би төшөө. Оппа. Омо. Мундаг. За хин гэдэг лээ? Жавхан төгс. За хэдгээр ангу? 4-р анги. За хичээл нь амарсан байна уу? Аха. За юу хийж амарч байна? Хичээлээгээл. Яаж тусалж байна? Юмыг хийж өгөөл. За. Мэдүүгийн мөрөдөл нь юу вэ? Юмч. Том болоод имч болох юм уу? За яагаад? Яагаад гэвэл хүчтэй нэг хэмшлэн гээл. Ээж нь байнга өвдөд байгаа болохоор тэгж утсан юм уу? Аха. Юуны имч болох юм? Мислимч. За хичээлдээ хэр сайн сурж байна? Сайн. Аль хичээлдээ илүү сайн байна? Математик. За. Тэгвэл мундаг сайн имч болоорой за. Тэр одоо ээжийг авч явлаа. Ээжийг гоё хөөрхөн болгочоод явуулна. За. За энийг авцаа сольж аваад явна да. Крис хан залуу Ээж хүсийг аваад тий. За. Норооны үсэн. Үсэн нарийнхан жижиг үсэн тий. Өөр өндөр. Хэрвээ ондоохон сонгочлоо гэж хэлдэг. Тэгвэл бас л нөгөө нөлөөстэй үлдэн ш тэгэж бодлоо. Хүмүүртэй хэлэх байхгүй. Эхнэрээ сайхан залуухан болох нэ. Яах вэ? Надаас бас 10 гаруй дүү хүн шүү дээ наад. Original Nano утсыг Монголд аль биесээр борлуулагч онлайн маркет. За сайн байцгаана уу? Сайн уу? Яа юу вэ? За.
За таны гоё болох эмэгтэй хүн шүү. Баярлаа. За амжилт. За манай онлайн маркетинг зөвлөх ирсэн байна. За өнөөдөр хамгийн ихнийхээ үйлчлэгээнд орох гэж байгаа. Хичээл нүрийг харахад ер нь хэр вэ? Тэгээ ер нь бол нэлийн асуудалтай арьс гэсэн үг. Одоо ялангуяа дух хэсэг энэ төр нэлийн гүн суусан. Одоо арьс маш их гэмтэлтэй хугаралтай гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэлийн сайн ажиллана. Бүтээгдэхүүний хувьд бол 15 хоногор тавьдаг бол ихтэй 7 хоногор нэлийн шахуу тавьж явна гэсэн үг. За нөгөө энэ чийдтэй нанаа утас маань энэ үү? Тийм байна. Энэ бүтээгдэхүүн. За энэ болохоор яг 7 сарын хэрэглээ байж байгаа. За тэгэхээр манай бүтээгдэхүүний яг одоо чанарын тэмдэг лацинууд нь ингэ байж байгаа шүү заа. За би тэг доторхын задлаад ерөнхийдөө нэг харуулчих тий. За иймэрхүү бүтээгдэхүүн байгаа шүү хичээ заа юу. За нөгөө нэг шидтэй хайлдаг нанаа утас маань энэ дотор багтж байгаа. За энэ бол өдөр тутамдаа хэрэглэдэг шингийн хэлбэрийн коллагенууд маань. За тэгээ энэ савндаа болохоор буцал суус юм уу? Одоо цэвэршил суус хийгээд энэ усныхаа тусламжтайгаар уцаа шингэнэ гэсэн үг шүү заа. За техникийн тавилтыг тавьж эхлэе. За утас маань ерөнхийдөө одоо энэ дотроо байж байгаа. 6 ширхэг 14 см-ийн урттай утас гэсэн үг. Тэгэхээр нүүрэн дээр нь ерөнхийдөө хуваарлаад байрлуулад талбай жижигтэй хэсгүүд нь ерөнхийдөө уцаа хаачлаад тавьчихна гэсэн үг баг шүү. За эхлээ сайхан нүүрэндээ усаа шүршээд бэлтчих. Чиглэлчин гэсэн үг. Нүдээ хөнгөө анж. Усыг өгөхдөө хит ойрхон нүүрлэн ингэж тулгаж өгөхгүй. Тулгаад өгчих юм бол нөгөө ус маань урсаад тарааж амжихгүй жижиг нүд рүү орчих ч юм уу эсвэл урсаад хайрын маань одоо гадагшилчин гэсэн үг. Тийм учраас аль болох усыг за нүдээ хөнгөө анжаарай. Зайнаас ингэж өгөөд нүрээ ерөнхийдөө чиглэлчин. Хон дээр бол утсыг хаажлаад авах шаардлагагүйгээр ингээ уртаар нь байрлуулж наалтчихж байгаа юм. Өөрөө ингээ наалтчихна гэсэн үг. За одоо бол би энэ нөгөө 14 см бага хэмжээний хайчлаад энийг чинь энэ юуных нь хэсэг дээр ингэж тавигдана гэсэн үг. Тухайн хүний асуудалтай хэсэг аль вэ? Зөвхөн одоо энэ хамар уруулын гурвалжийн хэсэг унжилттай, тухны хэсэг асуудалгүй мөртлөө хамар уруулын гурвалжийн хэсэг асуудалтай бол эндээ уцаа хэсэгчлээ тавьж болно гэсэн үг шүү заа. Нүдний орчмоор үрчлээтэй нүдний орчмоор ойрхон тавих уу? Нүдтэй ойрхон бол тулгаж тавьдаг. Угаасаа уг утас маань хайлаад ирэнгүүтээ нүүр чинь ерөнхийдөө нэлэнхийдээ юм коллаген маань задраад коллаген хэлбэртэй шилжихээр ерөнхий нэлэнхийдээ юм бэлцэнгаа наалтангаа болчихно. За утсаа ингэж жижиглсэн хайжилсан утаснуудаа одоо жишээл ингэ талбай жижигтэй хэсэгтээ тавьчих болдог байхгүй юу? Хайлсан тэр зүйлэл усны тусламжтай арьс руугаа шингээх нь маш чухал байдаг шүү заа. Ханахын бүтээгдэхүүн байна нэрээ. За энэ яг хятадын улсын үйлдвэрийн бүтээгдэхүүн байгаа. Хүмүүс яг ерөнхийдөө хятад бүтээгдэхүүн гэхлээр л цааргалал одоо хятадын бүтээгдэхүүн бол маш муу, хортой, ямар нэгэн химийн найрлагатай гэж үзээд идэг. Гэтэл бүтээгдэхүүний хувьд бол яг улсын үйлдвэрийн бүтээгдэхүүн энэ өөрөө яг Европ, Аз төдийгүй Европтой гарсан юм олон улсын стандарттай юм бүтээгдэхүүн байгаа шүү. Тэгэхээр ямар ч санаа зовох зүйлгүй. Одоо манай хууг бүтээгдэхүүнийг 4-р хичээлдээ танилцуулаад борлуулалт хийгээд олон сайхан бүсгүйчүүдтэй үр дүн өгөөд явж байгаа. За одоо ерөнхийдөө хардаа тухны хэсэг бол ингээ голоосоо бараг хайлаад тийм байна. Утас маань юу яаж байгааз цагаан байсан тавигдсан утас маань ингээд хайлаад мэдэгдээд эхэлдэг шүү ингээд. Тийм байна. Аль болох дандаа товших хөдөлгөөнөөр шингээвэл Хичээ 7 хоногт хэдэн удаа тавих уу? Ер нь бол бүтээгдэхүүн 15 хоногт нэг удаа тавихаар зориулттай. Хичээ маань хувьд бол 7 хоногийн зайтай тавина. За одоо утас маань бол бүрэн хайлтсан. За хайлангуудаа ерөнхийдөө нэлсэн хаана алтангаа ингээд хартаа гартнаалтаад ийм мэдрэмжтэй болж байгаа гэсэн. Ихчэд ямар мэдрэмж одоо мэдэгдэж байна түлхэж? Айгаа гоё тийм сингэлсэн гэртээ хайрс ингээд таталтаад байна. Таталтаад байгаа мэдэгдэж байна. Нүүрний хайрс таталтаж байна. Ерөнхий түрүүний байснаас арьсны өнгөн ингээд засраад эхэлж байна. Одоо нэг таамаар жоохон сайраад эхэлдэг. Өөрөө бас арьсны өнгийг маш гоё засах үйлчлэгээ, давхар сэвхнөөсөө нөхцөлтийг арилгах үйлчлэгээ энэ бүтээгдэхүүн арьсыг өргөж хангалтын хамтаар Хичээн шүд нэлээд унцсан баг шиг байна тий. Тий. Ер нь одоо ер нь коншидл хийх юм. Одоо энэ тийм дээдлэлтэй ингээд хоёр шид байгаа. Бар байхгүй дээ. Хоёр шүднээс тусан байхгүй юу? Байхгүй. Уу яагаад ийм залуугаараа таны хамаг шүд унч юу? Одоо энэ бүтээгдэхүүний 7 сар хэрэглээд тэгээ дараа нь хэдийн хугацаанд яг энийгээ барих уу? За энэ өөрөө ямар нэгэн нис ажилбар биш, химийн хүчтэй, тариа биш, арьсыг хүчээр шууд засаад амжиж байгаа юм бүтээгдэхүүн биш учраас хугацааг ерөөсөө заадаггүй. За хугацаа заахгүй гэхээр хүмүүс
ойлголт нь их буруу байгаа гэдэг. Тэгэхээр хугацаа заахгүй гэдэг маань ерөөсөө та гоё байдлаа олоод авлаа энэ бүтээгдэхүүний тусламжтайгаар тэр байдлаа удаан хадгалах нь ерөөсөө л энэ гадна харалж байгаа бидэнд энэ арьс арчилгаа. Яг тэгвэл энэ чинь шууд гадны нөлөөтэй харьцаж байгаа шүү дээ гадаад байдалтай. Тэгэхээр гадаад орчинтой харьцаж байгаа энэ арьсыг өөрөө сайн арчлаад тордоод ядчил одоо хамгаалаад гадны нөлөөлөөс өдөртөндөө хэрэгэлдэг ус чигээр хангаад ингээд яваад байх юм бол бүтээгдэхүүний үйлдэл хүссэн хэмжээгээр удаан хадгалагдана гэсэн үг шүү. Жишээ нь бол ерөнхийдөө тухайл нэлээд юм гүн зураас үсттэй. Энэ гүн зураас чи өөрөө ямар байдаг вэ гэхлээр арьс өрөөс ингээ хугарсан байна гэсэн үг байхгүй. Энэ ерөөсөө одоо байгаа төвшнөөсөө нэлээд сайн татаж ингэнүүхээс яг арьсны энэ дээр байгаа нуглан болвол ерөнхийдөө бүр арьс шиг тотихгүй гэдгийг бас анхааруулах нь зүйтэй байх. Тэгээд ер нь байгаа төвшнөөс нэлээд сайжраад энэ мимит ингэж үрчигээд байгаа энэ хөдөлгөөнүүд багасаад ирнэ. Оригинал нано утсыг Монголд албан ёсоор борлуулагч онлайн маркет. Захиалгын утас 7785 85 85. За гэрэлтэй байгч минь гэрэлтэй л вэ штэ мөр нилээн цайдчихдээ юм тий. Арсны өнгө бол нэлээд цайна ерөөсөө тавилтаас эхлээл цайраад одоо арсны тоон өнгө буюу маш гоё юм энэ бүтээгдэхүүн ч ерөөсөө л арсыг өргөж чангалах арсыг маш гоё юм өнгөлөг гялалцсан толгор юм уяатан болгох үүрэгтэй бүтээгдэхүүн баггүй. Өнөөдөр бол утас тавьсан учраас октин коллагеныг хэрэглэхгүй. Маргааш оройноос эхлээд 24 цагийн дараанаас эхлээд нүрээ сайхан орой угааж цэвэрлэн штэ тий. Цэвэрлжингүүдээ савтаа уснасаа шүршээд нүрээ чихтэй болгочингуудаа 2-3 удаа анисаа шүршээд жигэд тараачна гэсэн. За тэгээд 7 хоногийн дараа хоёлаа уулзна. Би 7 хоногийн дараа тэн дээр очиж тавиад хоёлаа сарын дараа гэхэд энэ байгаагаасаа гоё үр дүн харсан байх хэрэгтэй шүү. За. Баярлалаа. За тэгвэл эргээд гэрэл ягч хааны нүрэн дээр харсан өөрчлөлтөөр эргээд олзъя тий. За тэгье. Оригинал нано утсыг Монголд албан ёсоор борлуулагч онлайн маркет. За үзэгчтэй мөрөлдлийн нэвтрүүлгийн оролцогч гэрэлтэй ягч маань одоо үйлчлэгээнд онлайн маркетинг нано утасны үйлчлэгээнд ороод одоо нэлээдгүй олон хонцсон байна. Өнөөдрийн байдлаар хэд их удаага хугацаа тавилцсан байгаа лээ? Гоо сахан дээр нэг тавиулаа. Гоо сахан гэртээ манай гэрт ирж тавиад өөрөө нэгтээ ингээ одоогийн бодлого 3 дахь тавилчихэд байж байна. Нүрэн гэлцаал энэ та кремтсэн үгүй юу? Гүү ямар ч бодогшоох юу ч хэрэглээгүй яг ингэ байгаагаараа. Яг зөвлөснийхаа дагуу нөгөө юмаа хэрэглээл. Тэгээд Тавхад гайгүй байна уу? гайгүй амархан юм хэлбэрхаа. Юу гэж хэлчихлээ надад 3хан шүдэн гэж хэлчихсэн шүү дээ. Одоо шүдэ хэлэхгээд вау тент гэж шүдний имлэг дээр ирж байна. Оо ямар гоё. Дараагийн бидний сюрприз. Ямар гоё юм бэ баярлаа. Гэсэн имлэгийнхаа. Оо за баярлаа. За ямар гоё юм бэ. Хоол идэж чадахгүй хастай шүдгүй болохоо зайчилж чадахгүй. Задлж чадахгүй тэгээд бүхлээр нь зайлгын тэгээд нэг хотоод найруулж байгаа айгүй өвддөг дотор ирчтэй өвддөг шиг юм. За сайн байцгаана уу? Сайн. За манай би манайх вау гэж шүдний имлэг. Би вау имлэгийн ерөнхий эмч Нүүр амны их эмч Өнөр Цэнгэл гэдэг хүн байна. шүдний имлэг дээр ирж байгаа гэж бодоагүй үстэй. Бодоогүй. За өнөөдөр ямарсан дөрөвт үйлчлэгээнд орохын дэ гэж бодсон уу? Та хамгийн сүүлд хэзээ шүдний имлэгт үзүүлсэн бэ? Ой ерөн шүдний хөдөлгөөгөө барих 10 жил болж байгаа. Одоо манай имлэгийн зүгээс яах вэ гэхээр зэрэг одоо таны амны өндөд ямар асуудал байна? Тэрийг чинь бүгднгийн ямар нэгэн үн төлбөргүйгээр танд одоо бэлэг болгож нэг удаадаа ингэж үйлчлэгээ үзүүлж байгаа шүү. За тэгэхээр зэрэг ийм юм байна. Ерөнхий миний ингээд эхний оншоор харахад бол хоёр шүд ер нь авахуулах шаардлагатай эмчилгээ авахааргүй болсон. Ийм байдалтай байгаа юм байна. Тэгээд хоёр шүдийг бол ломбодоод янзлах ийм ажилбар байгаа юм байна. Тэгээд хоёр авахуулсан шүдний маань ором сайхан идгээд ингээд битүүрээд эхлэнгууд хоёлаа хэв аваад танд ийм сайхан таарсан ийм хиймэл шүтлбэр хийж өгөх шаардлагатай юм байна. Оригинал нано утсыг Монголд албан ёсоор борлуулагч онлайн маркет. Оригинал нано утсыг Монголд албан ёсоор борлуулагч онлайн маркет.
За үзэгчтэй мөрөлдөл нэвтрүүлгийн оролцогч гэрэлтэй агч маань онлайн маркетинг оруулж ирдэг нано утсыг нүүрэндээ суулгаад одоо сар гарангийн хугацаа болж байгаа шүү дээ тий. Тэгэхээр сар гарангийн хугацаанд нэлээд үрчлээ бол гүн үрчлээ байсан шүү дээ тухны үрчлээ тий. Тэр гүн үрчлээнүүд арилсан байна. Гялцаал нь штэ гэрэлтэй агч тий. Гялтганаад тахталтаад байгаа ч тий. Ерөөсөө нөгөө баг уцаа 50 үед нэг ингэж арьсан гялтганч барьдаг штэ. Тэрийн шиг хичээн үед бол яг 7 хоногийн зайтай сарын хугацаанд бол явж байгаа. Эхний нэг 2-3 тавилтыг бол гэрээр нь очиж заасан. Тэгээд тэрнээс цаашаа өөрөө яг бие дагаад тавьсан. Маш сайн гэрийн даалгавраа маш сайн хайсан. Байнгын ерөөс устаагаа харьцаал усаа авч яваал өдөртөө цэвэрлэгээ гээл тас бүтээгдэхүүнээ гэрт нь очиж бүр үтсэн хүүхэн жижигхэн косметиктэй энэ миний ингэж тавьдаг маск энэ ингэдэг юм гээд бүх арьс арчилгаанд айгуу гоё анхаарч байгаа айгуу урамтайж байгаа. Тэр хэмжээгээр гоё үр дүн гарч байгаа. Тэгэхээр нүрээ чийлэх хэрэгтэй байгаа тийм. За энэ утас чинь тэр чигээрээ калаг байна уу? Ерөөсөө тэр чигээрээ цэвэр калаг юм. Манай бол амар мэдлэгтэй болсон шүү дээ одоо тий. Яг нөгөө хацрын ерөнхийн доошоогоо жоохон суулт бол харьцангуй жоохон удаа явж байгаа. Яагаад тэгэхээр нөгөө ихч бол ерөөсөө нөгөө шүд байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чинь бас айгүй их нөлөөлж байгаа харьсны юунд. Аавн тоглоод ээжтэн залуу болсон юм шүү дээ гээл. Тий залуу болсон гоё болсон гэл. Тэр манай яахт. Нөхөр нүүрэнд хэрэгтэй юу маск засаг юу хэрэгтэй вэ гэвэл гүйж яваад олоод ирдэг юм шиг. Тэгэл бүгдийг бэлдээд өгдөг. Би чинь гэртээ төгөлөөсөө ингээс сууж байгаа шиг юм баг. Өвдгөрөө тариагаа ичэн. Тэгэл ингээл идэж очиж сууж байгаа шиг юм баг. Хийдэг ажил тэр юм чинь. За тэгвэл эргээ сарын дараа болцгаая тий. За. Оригинал нано утсыг Монголд аль биесээр борлуулагч онлайн маркет. За үзэгчдээ бид Вовдент шүдний эмнэлэг дээр ирсэн байна. Гэрэлтэй агч маань 14 хоногийн өмнө шүднийхаа хивийг өгсөн байгаа. Шүдээ бас ломбдуулсан байгаа. Тэгээд Вовдент эмнэлэг дээр өнөөдөр бүрэн шүдийн эмнэлгийнхэн маань хийж өгж байгаа. Ингээд энэ төвшөнд бас эмнэлгийнхандаа маш их баярлалаа гэж хэлье. За гэрэлтэй агчинд үзлэгтээ орж ах шиг байна. Шүдээ тааруулж ах шиг байна. За сайн байна эмчээ. За сайн байцгаана уу. За өнөөдөр шүднийхаа хивийг авсан шүдээ хийх өдөр тий. Өнөөдөр одоо ингээд гэрэлтэй агчид хоёр өмнө авсан хивнийхээ дагуу хиймэн шүд маань бэлэн болж ирээд тэгээ хиймэн шүдээ амандаа суулгаад тааруулаад за ажилалт зуулт тийм ээ хэмжлэгийн зүйлсийг тааруулж өгөө сууж байна. Хил яриа жоохон өөрчлөгдсөн байна уу гайгүй юу? Жоохон нэг сонин тий нэг юм зуух гадагаа ч юм шиг мэдрэмжтэй. За энэ бол ерөнхийдөө хиймэн шүд анх хийлгэж байгаа хүн болгонд тохиолддог одоо анхны шинж тэмдэг. За нэг 2-3 хоног гэртээ хүнтэй сайн юм яриад ингэнгүүт хил яриа энэ дээд доод тагнаандаа дасаад ирэхээр зэрэг харьцангуй зүгшрээ яваад байгаа. За тэгээд ерөнхийдөө хиймэн шүд хийлгэсний дараагаар дээд доод хоншоор ирүүний салс жоохон хавгнаад ирэхээр баг зэргийн суулт өгөөд ирэхээр баг зэргийн холгох нухах юм гардаг. Энэ тохиолдолд ирээд бидэнд тандаад эргээд бид нар сайхан тэрийг нь засаад байна. баярлалаа эмчээ. Оригинал нано утсыг Монголд аль биесээр борлуулагч онлайн маркет. За одоо бид нар 2 сарын дараа үр дүнгээр уулзах чинь. Тэгээд анх эхлэхэд гэрэлтэй агчийн маань нүр ямар байлаа. Тэг өнөөдөр ямар сайхан гэрэлт чинь. Дээр нас шүдээ хийлгсэн гэд үнэхээр сэтгэл хангалуун байгаа гэж бодож байна. Бүхэнтэйгт харахаар өөрчлөлт зөндөө гарсан байгаа сте. Шал өөр хүн болцсон сууж шүү дээ. Одоо тийм нөгөө нэг хамгийн хайжсэн миний хувьд болохоор духны үрчлээс аахгүй. Гэсэн чи барыг духны үрчлээ нь хамгийн их үр дүн авсан байгаа юм шүү. Тэ. Тэмүүт ана шүдээ саяхан хэлгсэн болохоор ингэж байгаа. Энэ хоёр хажууд л жоохон тусгай нөгөө нэг шүд гэдэг чинь өөр юм цаана хүн дээр ихтэй учраас нүргэлтэй байхгүй учраас харсны сулрах нэлээ дагаад ийсэн багтаа. Тэгэхээр одоо бол нөгөө дүүргэлд ороод ирэнгүүт бас харцангуй нөгөө засал авах нь хурдан болно. Таны хувьд тэгдэл хэрэг. Машин дээр байна. За энийг ч үзүүлээ хоёлаа. За камерлаа харжийнэ. Ямар хөөрхий. Ам дөрөвтэй. Тийм. Та тийм энийхгүй ясараад энийхээ марцсан байна уу? Та энийхээр бүр амар үзэсгэлэнтэй харагдчихэ. Хөөрхий.
Настай гоё харагдаж байна. Тэр сая сүүлийн сарын хугацаанд бол нэлээд эрчимтэй тавьсан тий. Тэгээд нэг ч бол өөрөө бас их маш гоё сэтгэлийн тэнхээтэй сайхан эмэгтэй одоо амьдрах гурван зоригтой өөрөө бас би бас нэлээд удаа гэрт нь очиж тавиад бас яг нөгөө амьдралтай нойрхон харьцаж исэн болохоор бас яг хичээгээ маш сайн их мундаг эмэгтэй арга ирэмж гисэн нөхөр нь хүүхэд нь мундаг гоё гэр бүлээлээ. Нөө анх гэрт нь очиход тий нөхөр нь орж ирэлт шууд ингээл гэр мөрний шалмал мангар цэвэрхэнтэй эргээл харахаар юм цэвэрлээл арчлаа амар ажилсаг нөхөртэй та өөрөө тэгэж хүмүүж үлсэн үү? Гүү. Хүмүүж үлсэн үү гэдэг байна шүү. Манай өвгөн чи угаасаа тэгэж Өгийн ажилсаг хүүхэд нас амар мундаг санагдсан. Хүүхдийнхээ хамгийн анх хэлсэн үг нь эмч болно. Яагаад гэсэн чи би ээж шиг хүмүүсийг өвдөхгүй амар мундаг эмч болно гэж хэлсэн. Тэр нь аюу мундаг. Цастыг бүр төлбөргүй юм гэсэн юм байна шүү дээ. Яг л одоо энэ бүгд очил ээжийг яг харж байгаа байхгүй өчнөө үнэтэй төлбөртэй байдаг. Тэр болгон дээрээс бас мундаг хүмүүжүүлжсэн. Тэг өөрөө очиод ярихдаа хичин одоо хичнээн ингээд ийм өвчтэй ч гэсэн би ядаж өөр хүүхдтэй сайхан харагдаж байгаа гэлтэдэг байхгүй юу? Энэ хорогоос явмаар ин гэж байгаа байхгүй. Тэгэхээр үгүй байхгүй те гэтэл сэргээр юм ийм мундаг гоё сэтгэлийн тэнхээтэй юм чи уртл наслнаа бүх хүссэн зорьсон бүх юм биелэн энээс илүү гоё болно. Хөл дээрээ босно. Оригинал нано утсыг Монголд аль биесээр борлуулагч онлайн маркет. Анх би энэ 16-нд нухсны хаалганд ороод ирэхэд миний өвч нь 4 настай байсан. Тэгээд ерөөсөө аав нь тэгээд манай өвгөн чинь өөрөө зүрхний хүнд өвчтөө. Тэгээд дээрэс нь тэгээд миний юм тариа гэхүү, өөрийгөө гэхүү. Тэгээд нэг ойр зуурын тэр толгоотод тэр дүүгийнхаа өвчих охины дэргүүс нэг махцах өвдөл. Тэгээд нэг тэдэнд төрөө болоод тэгээд хүүхдээ цэцэрлэгт 80 өгдөг. Тэгээд нэг хүүхдээ өгчөөл газ авчин хитэн махаа нэвччихэл босож ирээр намайг асраал. Намайг тууштай 6 жилтэй яс гарт дээр бомболсон. Тэгээд манай өвч хөрхи аав нь тэгээд махан гэж хичээ тавьчин. Нэг бантгийн гурил, бэлэн гурил аваа тавьчин. Тэгээд хүүхд чинь манай өвч 4 нас гарантай бантын эсэрсэн. Одоо бант хэдэх бантын будаатай ширнэ 5 настай хүүхэд гурил илжчихсэн гэдэг. Одоо тийм гурил илжиж зориг нэртэл байдаг шүү дээ. Ингээ бүр нэг шар бодоод их нөгөөт илтгэдэг гэдэг. Чаныг л асарч байгаа нийцтэй ер нь. Тэгээ надад хоол ихгүй ч байгаа. Хөөрхи. Ээж үлсэж гэнэ үлсчих жоох юм идчих гээл. Тэгээд нөгөөтний идэж ууж чадахгүй тэгэл ингээ гоожуулаад асацгаал. Тэгэл асгасан ч гэсэн нөгөөтэй цэвэрлэгээл. Хөөхд гэдэг чинь тэгэл өртөө өнөө дэргэд байхаар айгүй хэрсэн болт юм билээ. Онлайн маркетинг хамт олонд бол манай нэвтрүүлгийн хамт олонд та хандаж хэлэх үг байна уу? Байна. Энэ онлайн маркетинг хамт олондоо маш баяр. Энэ хүмүүстэй хандаад нэг үг хэлчихөө би. Энэ өний юм бэ. Миний нүүр ам амар байсан. Үрчдээтэй. Тэгээд ерөөсөө авхан байхгүй. 60 настай юм биш үү гэсэн. Одоо би нэр 40 насны дээр л ирж байна. Өөрхөн насны дээр ирж байна. Юу насандаа наснасаа залуу та одоо үсэн янзлуулаад жоохон хөмсөг зурчхад аллаа. Тэгэл уруулаа бодоход аллаа. Би одоо ингээс гоё ялсан юм чинь нөгөө сөвхөө өөрт байгаа хувцуудаас сэлж гоё өмсөө зүтргэн цэт дээр нөрөө шимбитл будаал зүзүнчгаа айл бутал хшин. Би Оригинал нано утсыг Монголд аль биесээр борлуулагч онлайн маркет. За тэгээ ямар ч хэлсэн бүхэлдээ 2 сар гарны хугацаанд ер нь бол 2 сарын хугацаанд тий бидэнтэй хамтарч ажиллаад өөрийнхөө гоо сайхныг бидэнд даатгаад ийм гоё үр дүнд хүрээд ийм гоё ихтгэл зүтгэл бүх юмыг гаргасан танд маш их баярлалаа. Тэгээд бүтээгдэхүүний цаашдын хэрэглээг бас бид бэлэг болгох болно. Тэгэхээр энийгээ та өөрөө гэрийн нөхцөлд өргөжлүүлээд хэрэглээд одоо байгаа төвшнөөс өшөө илүү сайжраад тий одоо гоё нөгөө шүдний дүүргэлд ороод ирсэн учраас энэ доогор сулраад байгаа энэ ярьсаа хоёлаа чангалах энэ процессуудаа гэрийн нөхцөлд та өөрөө бие дагаад хийн. Тэгээ дээрээс нь нэгэнт нөгөө эмгтээчүүдийн гээл бэлгэж авах шүү дээ.
Энэ бас манай манайд онлайн маркетинг борлогддог. Яг одоо хэд яг үйлдэлүүд нь бол нэм бактери, вирус, өрөвсөл, улаалт, шарах, за цаашлаад хавдрын эсрэг хүртэл үйлдэл үзүүлдэг. Дээрээс нь нэмэлтээр миом гистаг шимэгдүүлнэ. За мөн нөгөө архаг, мөөгөнцөр, цистит гэдэг эмэгтэйчүүдээс шалтгаалдаг бүх өвчин мөн булчингийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Яг цэвэр ургамлын гаралтай ямар ч их химийн найрлагагүй манай бүтээгдэхүүн ер нь дандаа эмчилгээний бүтээгдэхүүнүүд байдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ юуны маань бүтээгдэхүүн манай утас за мөн дээр нэмээд эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүнийг бэлэг болгож байна. Ста маш их баярлаа. Ийм гоё сайхан болгоо дээр нь ийм гоё бүтээгдэхүүн өгөөд өгдөө. Нүрээс гоё боллоо өөрийнх нь одоо би ч угаасаа савны мянтай шүү дээ. Хорвоо авдалтай. Одоо тэрэндээ имчилгээтэй авлаа. Би савндаа ямар ч имчилгээ хийгээгүйсэн. Original Nano утсыг Монголд аль биесээр борлуулагч онлайн маркет. За өнөөдрийн одоо өглөө бид нар 11 цагаас гараад шүдээ хийлгээд за мэдээж үр дүнгээ хараад гээд явсаран байгаа. Тэгч маань өнөөдөр үсээ янзлуулаа бүр гоё болсон. Тэгээд бид нар оройн зог байрахаар юунаас сүлжээ ресторан дээр ирсэн байна. Хөмсгөө будаад үсээ ингэсэн чи бүр олмол залуухан болчих. Амар гоё харагдчих. Ихч өсч ороогүй бараг 10 хэдэн жил болсон гэсэн тий. Тийм үү яагаад? Би чи нэг 13 онд ороод ирж байгаа л тэгэл тэрнээсээ гинтэж яагаад 16 онд хадаад тэгээд ирсэн. Гэртээ ирсэн. Тэгээ үсээ өөрөө тайрагдсан юм уу та? Гүү цаанаас өөртөө унтсан. Унаад халцраад бүр өсгөө 5 жил гараа 6 жил шахав. Тэгээ сая урагчаад юм байгаа юм. Би нөгөө нэг анхал гэртээ чи юу за ингээ гоё болоод үсгээ янзлаад ингээд гарна гэд тэр өдрөөр нь өмсөх хувцс бэлгэлнэ гэд хэлжсэн шүү дээ. Бэлгээ аваад ирсэн. Өгөөд өмсүүлэх үү? За тийм. Бас нэг юутай байгаа шүү дээ. За энэ би танд авчирсан шүү. Баярлаа. Тэгээд танд зохих байх гэж удаад авсан. Тэг би өөрөө иймэрхүү загвар дуртай болохоор тэгээ хоёлаа бэлгээ задлж үзээд галс солиод өмсчүүл яадаг гэж бодож байна. За болж байна. За би гаргаад үе. амар гоё харагдаж байна тэр. Гоё. Ямар гоё юм бэ. Энэ материал энэ амар гоё. Тэгээ хар өнгөтэй энэ өнгөтэйг хоёр л байсан. Тэг би анаад энэ өнгөн зохиох гэсэн чи үс нь яг гоё юм өнгөтэй болчих. За хоёул хамтдаа солиод. Дэмрэн. Nice. Стор харагч. Гоё. Ой залуухан жоохон охин шиг л болоод байх юм те. Хоёлаа барыг хажууд нь уртуулах гээд нөгөө юу. Танай хоёр амттай хоолыг зөвлөж байгаа хта гэртээ. Ярих байсан уу? Ганцаараа ингээд болгончиж болж гин үү? Би уцраа нэг банкны уцраа залгасан чинь уцсан додод бодож уцаа авахгүй байлээ. Тэгээд тэгснээс салгаа хийсэн. Сам баахан дуурайсан шүү. Би юу? Юу гэж таны ганцаараа ингэ болгоноолох үү дээ гэж. Ээж нь хөөрхөн болцсон байна уу? Аим хөөрхөн болчихсон. Нэг хөрхи. Наашаа нэг энэ. Ваа баярлаа. хайртай. Маа нэмэнд хайтай шүү дээ. Баярлаа. За суугаараа нэг Чи энэ. сайн хараад дээж нь гоё палаж өмссөн маас тэ Аим гоё болчих. Юу талж чинь чам бүхэн талж чинь ээж юу өөр юу нэмсэн бэ? Аим гоё болсон. Тэгээд ээж нь инээж үзэл нээж энийгээрээ. Юу вэ? Юу талцсан бэ? Шүт. Гоё. Гоё болчих. Наа. Гоё болсон байна. Ээжигээ яаж баярлуулчихсан? Янз болбоо. Ер нь өдөр болгон баярлуулдаг уу? Хаяа нэг баярлуулдаг уу? Өдөр бол Юу гэж? байн хайтай шүү гээл. Байн тэрэл. Одоо тийм юм шулхын тулд одоос яах хэрэгтэй вэ? Хичээлээсээ багшийн өгөнд ороод тэгээд ямар ч хамаагүй бодлыг сайн бодно доо. Ямар ч ямаагүй бодлоо. Хуух тэрэл мууга. Хоохоо яагаад муу байгаа юм бэ? Нэг юм дээр 20 онд намайг сахиад энд төвччихсэн юм. Нөгөө ээжигээ сахиад хажуугаар нь хичээл намаа хаяа нэг ганц нэг удаа салгардуулсан байна те. Гүүл гэж юмас. Ямар ч байсан хийгээл юусэн. Хичээл хийсэн. Өглөө ихнэр нь гараад одоо ийм болсон байхыг харах мэдээж гоё сайхан байгаа хэ. Тийм сайхан. Намайг таалагдчих. Бүх юм таалагдчихсан. Та хараач та харж чадахгүй юм гээл.
Ичээд нэг танихгүй хүүхэнтэй хоол идэж байгаа юм шиг л ингээд нэг хараад байлаа нэг хараад байлаа. Өдрөөс өдөрт нүүрнийх нь нүрчлээ харилж байгааг эрс мэдэгдсэн үү танд? Би хэрэглээ гэсэн юм уу та? Миний дүүгийн мөрөөдөл юу вэ? Ижигээ ирүүл болгох тий. Ханд тэгэл ядсан. Тэгэд ядсан. Тэгээд үнгүй туслана. Яг зөв мундаг. За энэ хоол нь жоохон тайлбарлахад манай менюд нэг шинээр нэмэгдэж байгаа. Олон төрлийн ногоогоор ингээд авч цаачирсан доо дахиад махтай тэм чихэлэг соустай шүл байгаа. Оригинал нано утсыг Монголд аль биесээр борлуулагч онлайн маркет. За, энэ рестораны хоол таалагдсан уу бүгдд нь? Таалагдлаа. Юна гэдэг нэртэй болохоор нэгээ солонгос эзэнтэй солонгосын сүлжээ хоолны газар гэж боддог гинэ. Тэнгүүд Монгол эзэнтэй Монголын сүлжээ хоолны газар гадагшаага гарах юм одоо юутай ажилтдаг ийм газар юм байлээ. Тэгээд нэгт маш чанартай хоол, хоёрт үйлчлэгээ сайтай, гуравт нөгөө нэг бүтээгдэхүүнүүд нь ив ирүүл. Тэгээ өөрөөсөө барыг зарим нь тарж ургуулдаг гэж сонсч байсан. Тэгээ энэ хамт олноос таныхаа Мартин амны баярыг тэмдэглэж өгсөн байгаа шүү. Баярлаа. Өөрчн ч гэсэн одоо юм эмгтээчүүдийн баярын мэндийг Мартин баярын мэндийг баярлаа. Баярлаа. Танаас Мартин амны мэнд төргий. Баярлаа. Таны мөрөөдлийг биелүүлэх гээд онлайн маркет болон мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлэг хоёр маань хамтраад өөрсдийнхөө чадах чинээгээр таныг хамгийн сайхан эмэгтэй болох гэж яг энэ Мартин амны дугаараа ингэж хэлээ. Тэгээ та үнэхээр хамгийн сайхан эмэгтэй болж чадсан. Угаасаа ч байсан. Яагаад байсан гэж байгаа гэхээр эмэгтэй хүн гадаад үзмжээсээ илүү дотоод сэтгэлээрээ хамгийн сайхан эмэгтэй байдаг. Таны дотоод сэтгэлийн хүч болон дотоод сэтгэл зүй чинь хүүхдээ хүмүүжүүлсэн байдал чинь тий хамгийн сайхан эмэгтэй гэдгийг илэрхийлж байгаа шүү. Тэгээ танд Мартин амны олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе. Монголын бүх сайхан эмэгтэйчүүдэд Мартин амны баярын мэндийг хүргье. За ингээд гэрлэлж байгаа гэр бүлийн одоо багхан ч гэсэн хүсэл мөрөөдлийн биелүүлж чадсан байх гэдэгт бид нар итгэлтэй байна. Ингээд эх 7 хоногтой мэдээж хинэгнийхэн хүсэл мөрөөдөл биелэх баяртай мөчтөө эргээд болцъё. Түр баяртай. Баяртай. Тийш баяртай гэрээ. Баяртай.